Невада ни жигдэн чамбар дээвийн 5 дэм баа гэдгийг гаргах юм байна. Хойд ертөнцид амгалангийн аргыг шүтгэхийн ёс гэж хамгийн ихтэй далжир нядгаа гарсан тийм ээ. Далжир нядгаа дээр бол гол нь юу гэж байна вэ гэхээр чөлөө учрал хүний биеийн шимийг авах хэрэгтэй л гэдэг. Тэгээ шимийг авна гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ гэхээр зөвхөн энэ насанд шундаггүйгээр хойд нас болон тэрнээс цаашхын одоо хэргийг бүтээя гэсэн ийм бодол төрхийг л төрхөл юм бодвол одоо чөлөө учрал хүний биеийн шимийг авахын хүсэл төрж байгаа юм. Тийм учраас тийм хүсэл төрхийн тулд ихтэй хойд нас болон тэрнээс цаашхын хэргийг одоо хүсэх тийм хүслийг ихтэй төрүүлэх хэрэгтэй. Тэр хүсэл төрхийн тулд хамгийн эхлээд яг хөөхлөр энэ нас бол баттай биш юм а гэдгийг ухаарах хэрэгтэй юм байна. Тэхийн тулд бол үхэл мөнх усыг номлож байгаа юм байна. Үхэл мөнх усыг номсноор энэ нас гэдэг чинь мөнх биш юм байна, баттай биш юм байна, машид түргэн ингээд дуусах юм байна. Тэгээд араас нь бол хойд нас ирэх юм байна. Тийм учраас энэ насны одоо амгалан бол төдийлөн чухал биш юм байна. Хойд насных нь гол юм байна гэж ингэж бодох. Тэгээ хойд наснда одоо ямар төрөл байдгийг хэлээ сайн муу хоёр төрөл байдгийг юм байна. Тэдгээрийг юуны ихээр авдаг юм бэ гэхээр үйл нисванаас ихээр авдаг юм байна. Тэгээ хэрвээ үйл нисванаас ихээр муу төрөл төрчүүд яах вэ гэхээр зэрэг ийм зовлон байдаг юм байна гэд энэ муузын 3 муузын зовлон гаргаж байгаа юм байна. Тийм учраас дараа төрөлдөө муу төрөл төрөхгүй заавал сайн төрөл авах хэрэгтэй юм байна. Сайн төрөл авахын тулд яах ёстой вэ гэдэг аргыг нь бол одоо гаргах гэж байна. Невада ни гэж 2 дугаар дор 2. Дамбада жүгийн гоо дамба жамд жанва. Дэлэг тамжижийн заваа ичээжийн дадвж идваа гэж. Шашин дор орохын үүд дээд. За дээд гэдэг өмнө оруулах юм бол дамбаа гэдэг өмнө оруулах юм бол шашин дор орохын дээд үүд авралыг одуулахыг судлах. За амгалан сайн бүгдийн ёзоор үүлийн үрд сэтгэл итэмжилсэн сүжгийг үүсгэх гэсэн ийм хоёр хэсэг хуваагдана гэж. За дамбуу даашийн анхных дор 4. Алин дор шүтээд авралыг одуулахын учир шалтгаан. Түүн дор шүтээд авралыг одуулахын орон. Юу төдийгөр авралыг одуулахын ёс. Авралыг одуулаад суралцсан үйлдэхийн зэрэг гэсэн ийм 4 хэсэг байна гэж хамгийн эхлээд авралыг одуулахын уг шалтгаан юу юм бэ? Ямар уг шалтгаанаар шүтээд аврал одуулах гэдэг юм бэ гэж. Хоёрдугаарт нь тэр уг шалтгааны үүднээс аврал одуулах юм бол хэнд аврал одуулах юм бэ? Аврал одуулахын орон гэдэг чинь хэн юм бэ гэдгийг. Тэгээд тэр уг шалтгааны үүднээс тэр одоо авралын оронд яаж аврал одуулах ёстой юм бэ гэдэг тэр тийм ээ юу төдийгөр авралыг одуулахын ёс гэж гарах юм байна. Тэгээд аврал итгэлийг одуулчихад тэгээ зүг зүгээр байгаад байх юм уу? Араас нь одоо юу хийх ёстой юм бэ гэхдээ зэрэг авралыг одуулаад суралцсан үйлдэхийн зэрэг гэж. Жамдаа лавжаанууд гарнаа гэсэн юм 4. За дамбууны анхных нь ер нь уг шалтгаан олон боловч энд урд номлосны дагуу энэ насандаа суух үгүйгээр түргэн үхэх хийгээд үхсний хонч хаан төрөх нь өөрийн эрх байхгүй хийгээд үүлийн бусад эрхэнд мөн дор гэж шаваанчан гэхдээ зэрэг үйл бусдын эрхэнд мөн дор үйлэнч бодисодын явдалд орохоогоос ямар мэт шөнийн түнэр харанхуйд тийм ээ мөнөг бэрэнгэрэм гэхдээ зэрэг түнэг харанхуй одоо үйл бүрхсэн түнэр харанхуйд гэсэн үг. Цамуу гэдэг нь шөн тийм ээ мөнөг гэдэг түнэр харанхуй бэрэнгэрэм гэхээр үйл бүрхсэн гэж. Үйл бүрхсэн түнэр харанхуйд цахилгаан гялбах агшин нэг дор цахилгаан гялбахын машид үзэгдлийг үзүүлэх мэт түүнчлэн бурхны хүчээр жаадамна гэдэг хаяа нэг тэгээ 100 ламд гэсэн үг. 100 лам 100 мөрд гэсэн үг юм тийм ээ. 100 мөр гэдэг чинь бол хаяа нэг л гэсэн үг. 100-д нэг тохиолдно гэсэн тиймэрхүү маягтай. За хаяа нэг ертөнцид буйны оюун тангаа гэдэг зэрэг заримдаа гарнаа гэж. Тэр мэт буян бэлд өчүүхэн ямагт үргэлж хилэнцэн хүчтэй машид барагдшгүй хэмээн зарилгасан мэт гэж. За тэгэхээр шөнийн одоо түнэр харанхуй
үүд бүрхсэн одоо шөнийн түнэр харанхуй одоо тэнгэрт нэгхэн одоо агшин цахилгаан ингээ гяс хийхдээ зэрэг л нэг жоохон гэгээ одоо гарна шүү дээ тийм ээ 10 гэж машид үзэгдэл бол ингээд үзэгдээд өнгөрнөө. Яг тэрэн шиг л бурхны одоо хүчээр хаяа нэг ертөнцид буйны сэтгэл одоо төрдөг юм аа. Буян гэдэг бол ийм ховроо, энэ буян хийх гэдэг бол маш ховор гэж. Тэгээ тэрхүү деда гэва нэмчин нэдла гэж байна тийм ээ. Нэмчин нэдла гэдэг. Тэр мэтийн одоо тэр хийсэн буйны ч гэсэн өөрөө машид нямчин гэж бэлд өвчүүхэн буюу маш хүч багтай юм аа. Харин даг гэдгийг хоошин татагдах юм шиг байна. Дагвар дигва довчин шинд мэст баг. За хилэнцгийг бол харин үргэлж хийж байдаг. Даг гэдэг нь үргэлж тийм ээ. Тэгээд тэр хилэнц нь үргэлж хийдэг хилэнц нь хүч машид ихтэй барагдчихгүй байна хэмээн зарлагдсан мэтэ гэж. За энэ хойно тайлбар нь гарна л да. Тэгээд гол нь энэ дээр юу байна вэ хөхтэй зэрэг бурхны хүчээр сайн төрөл авдаг юм уу? Бурхны хүчээр буян хураадаг юм уу? Бид ч өөрийнхөө оюун ухааны хүчээр буян хураадаг юм уу гэдэг юм л яригд. Тэгэхээр энэ дээр бол санжаажийн пэрэндэ гэдэг амтны одоо үндсэнд нэг буйны сэтгэл төрж байгаа бүгдэд санжаажийн пэрэндэ юм гэлээ. Амт бурхны үүс муу юм аа гэдэг. Тэгэхээр сайн болгонд санжаажийн пэрэндэ юм шиг байна. За хэмээн зарлагдсан мэт гаруундаг цагаан үйл нь хүч бага хийгээд харын үйл нь машид хүч ихтэй учраас муу заяанд унахын ёсыг санснаар муу заяанаас айх хийгээд чухаг дээдэд түүнээс аврахын чадамж байгаад итгэмжлэх идчээ гэдэг нь итгэмжлэх хоёр мөн болоо гэж. За энэ хоёр бол одоо юуны авралыг одуулах хонх шалтгаан юм аа. Нэгдүгээрт юу гэхтэй зэрэг бидний одоо буйны одоо тийм цагаан үйл нь бол маш хүч багтай байна. Хилэнцгийн үйл нь бол маш хүч ихтэй байна. Тийм учраас хүч ихтэй үйлийнхаа эрхэнд ордог учраас бол муу заяан төрөх нь бол гарцаагүй юм байна. Тийм учраас муу заяаны зовлонгоос бол айгаад муу заяан төрчүүд ингэж зовн шүү дээ гэж айгаад тэгээд тэрнээс одоо аврах юм юу байна вэ гэхдээ зэрэг чухал дээд гурвал тэрнээс аварч чадах юм байна гэж итгэмжилсэн. Одоо итгэмжил тийм ээ. Гончиг сумда ансан андаа дундаа чиг догын самб тийм ээ. Гончиг сумда дэлээ жовын нөгөө явар ичээвийн дадав тийм ээ. Ичээвийн дадбаа хоёр бол одоо авралыг одуулахын уг шалтгаан мөн гэж байгаа шүү дээ тийм ээ. За энэ хоёр юм. За дээснаг тийм учраас тэр хоёр үг төдий додвоос аврал одуулах нь ч түүн дугаа адил бөгөөд гэж. За энэ муу заяаны зовлонгоос айх чухалдээд гуравт түүнээс аврахын чадамж байгаа гэдэгт итгэмжлэх энэ хоёр л үг төдий болох юм бол авралыг одуулна гэдэг чинь үг төдий л болчихно гэж. За дээний ихтэй тэр хоёр хүчтэй хатуу бөгөөд баттай нэг байваас авралыг одуулах нь ч эд хөлваа сэтгэл хөдлөхгүй нэг ирэх учраас гэж. Бүр нэг сэтгэлд үнэхээр сэтгэлийг хөдөлгөж чадах тийм нэгэн ирэх учраас жүүний да хоёр шалтгаанд шамдж үлдээрээ гэж. За энэ хоёр шалтгааныг сайн одоо шамдаарай гэж. Тэгэхээр тэр түрүүний өмнө гарсан тэр 3 муу заяаны зовлонгод сайн бод гэж. Тэгэх юм бол муу заяаны зовлонгоос айх айц төрнө. Тэгээд тэр муу хойд насандаа одоо төрөл авна гэдэг чинь үүднээс вансан ирэхээр байдаг юм. Нэгдүгээр тэгж бодно. Бид бол өөрийн ирэх байхгүй үүднээс вансан ирэхэнд байгаа. Тэгэхээр үүдийн ирэхэнд байна гэсэн үг. Тэгэхээр бидэнд ямар үйл одоо их одоо хүчтэй аль хүчтэй үйлийнхад ирэхэнд орно гэсэн үг тийм ээ. Тэгвэл зэрэг ямар үйл их хүчтэй байна вэ гэхтэй зэрэг хилэнцгийн үйл хүчтэй байна. Яагаад гэвэл буйны үйл бол маш хүч багтай байна. Ямарваа нэгэн бидний буян чинь бол жоронгойж өгсөн бол цагнахгүй шүү дээ. Ер нь бол тийм ээ жорвоо нь байлаа ч гэсэн ойшин байхгүй, ойшин байлаа ч гэсэн зүгва төгсгөл нь одоо байхгүй. Харин бидний хийсэн одоо бүх нүгэл хилэнцгийн үйл бол жоронгойж өгсөн бол бүгд бол яг бүрэн гүйцэд бүрдчээ цаганчаад байгаа учраас жоронгойж өгсөн цамын лай гэдэг бол үнэхээр одоо Эвийн лай байдаг тийм ээ магадтай одоо үйл байдаг. Жоронгойж өгсөн мацамын лай бол магаамын лай болчдаг. Тэгвэл зэрэг бидний одоо нүгэл хилэнц бол дандаа Эвийн лай болоод жоохон хийсэн буйнууд нь дандаа магаамын лай болоод байгаа. Тэгэхээр Эвийн лай магаамын лай хоёр гэдэг чинь Эвийн лай гэж магадтай үйл гэсэн үг шүү дээ тийм ээ. Магаава гэдэг нь бол магадлал муутай л гэсэн. Тэгвэл зэрэг магадтай үйлийнхаа эрхэнд бид чи орж таарна. Тэгээ магадтай үйл нь юу вэ нөхөд дандаа нүглийн үйл байгаа учраас нүглийн үлийн ирэхээр бол яг хөвгтэй тэр муу заяан дунд учраас дараа төрөлдөө муу заяанд бараг л ер нь гарцааг унах нь дээ гэсэн юм айцыг төрүүлээд
Одоо тэрнээс аврах аврал юу вэ нөхөтэй зэрэг бол гонч өгсөн байна. Гонч өгсөмдүүд элэж авъя нөгөө аваад яд байна гэсэн гэж одоо итгэсэн тийм итгэл хоёрыг л төрүүлэх хэрэгтэй юм аа гэж. За Ниваданы за жамдаа юу л тийм ээ. 2 дугаар дор 2 орныг танин барих. Тэр нь аврал зохистой учир шалтгаан болоо гэж. Эхлээд авралын орон гэж юу юм бэ гэдгийг таньж барих. Тэгээ авралын орон бол мэдээж гонч өгсөм юм аа гэж таних юм. Тэгээ тэр гонч өгсөм тэгвэл бидний аврал болох аврал зохистой учир шалтгаан юу юм бэ? Яагаад гонч өгсөм аврал муу юм бэ гэдгийг учир шалтгааныг гаргана гэж. За анхных нь додвч за анхных нь 150 шүлэгт магтаалаас аль нэгэн дор гим бүхнийг үргэлжид огоот үл эрхшээсэн хийгээд аль нь дор байдал бүгдэд эрдэм бүгд орших болох хэрвээ сэтгэл нэг байваас тэр ямагттал аврал одуулах хийгээд итгэх хийгээд түүнийг магтаж түүнийг хүндлэх хийгээд түүний шашин дор буюу одоо түүний сургаал гэсэн үг тийм ээ. Түүний шашин дор оршихын зохистой хэмээн зарлигдсан мэт аврал болон аврал бусыг ялгахын оюун нэг байваас хуурмаг үгүй аврал нь бурхан яаж төгснөгдсөн дор аврал одуулах нь зохистой болоо. За түүгээрч ном болон хувраг чонх дээдигч цомбоо энтэй гэдэг нь бол бэлэгдэж байгаа муу юм аа гэж. За яагаад бэлэгдэж байгаа юм бэ гэхээр зэрэг жамд дүнжүү болоо гэж. Авралыг одуулахын 70 шүлэгтээс бурхан ном хийгээд хувраг нь гэтлэхийг хүсэгч нарын аврал хэмээн зарлигдсан байна шүү дээ гэж. За энэ додвч жаа авч юу гэдэг чинь нэг тийм хоёр ламын хоорондоо харилцсан ингээд тийм нэг ярилцсан тийм яриа маягийг шүлгэсэн тийм шүлэг байдаг. Ловон чоглон хоёр тийм ээ. Ловон бов чинь ловон даан шүд тийм ээ. Эхлээ мүдэл даан байж байгаа ловон даан болсон. Тэр хүн чинь асуугаад хариуд нь бол ловон чоглон хариулсан маяг. Динта мэдвийн хорваана дочиг ласыг месэрдвийн чөөсрөнжиний лүүсээс дээрэн гандааж авсууч гэж. Одоо ёроод хязгаар байхгүй энэ хотор орчлонгийн далайд ингээд явж байхад одоо далайд орох юм бол одоо матар тэргүүтээ загас магас акууч байдаг юм уу? Одоо далай одоо тэр мангасууд бол идээ дуусан шүү дээ тийм ээ. Тэрэн шиг орчлонгийн далайд ингээд явж байхад бол хүсэл тачаа тэргүүтээ энэ одоо шунал нисвасын одоо мангасууд бол бидний одоо ингээд идэх юм аа. Тэгээд маш их одоо тийм зовлон унах юм аа. Тийм учраас энээс одоо аврах өнөөдөр бол юунд аврал одуулах вэ гэхдээ зэрэг тэрний хариудлыг энэ ганшиг дааны Нивагун гэдэг юм гэсэн. Юунд аврал одуулах хэрэгтэй юм бэ тийм ээ? ертөнцийн одоо цамбат юм уу, жажинд юм уу? Аль эсвэл одоо тэр цус савдах тийм үү? Юунд одоо аврал одуулах хэрэгтэй юм бэ? Гэхдээ зэрэгд аль нэгэн гим бүхнийг үргэлжид огоот үл эрхшээсэн гэж. Гим бүхнээ барсан тийм ээ. Нэг товчлох юм бол гим бүгдийг барсан. Аль нь дор байдал бүгдэд эрдэм бүгд орших болох гэдэг зэрэг чинь ёнтон тамжид тоолсон тийм ээ. Эрдэм бүгдийг олсон. Ийм л одоо хүн бодгаал байх юм бол хэрвээ сэтгэл нэг байваас л түүндэд итгэх ёстой тийм ээ. Түүнийг л магтах ёстой. Магтуул түүнийг л магтах ёстой. Хүндлүүл түүнийг л хүндлэх ёстой. Сургаал номын дагуу түүний сургаалд л оршихын зохистой юм аа гэж. Ингэж одоо зарлигдсан байна. Ловон чоглон. Тийм учраас энэ дээр бол тэр гим тамжид тийм ээ. Жон тамжид садалцсан, ёндон тамжид багнацсан юм чи хэн байдаг юм бэ? Жон тамжид багнаад, ёндон тамжид товлцсон тийм бодгооч хэн байдаг юм бэ? Гэхдээ зэрэг бол санж байгаа ч юм тийм ээ. Тийм. За хэмээн зарлигдсан мэт жавд нь жам аян ба жидвэн гэж. Аврал хийгээд аврал бусыг ялгахын оюуныг байваас. Үнэхээр л аврал аль нь аврал юм бэ? Аль нь аврал бус юм бэ гэдгийг ялгадаг тийм оюуны хүчил байвал юунд одоо итгэх ёстой вэ гэдэг зэрэг Лува мэдвийн жав. Хуурмаггүй аврал санжаа жомдоон байдал аврал одуулах нь зохистой юм аа гэж. За санжаа жомдоон байдал аврал одуулах нь зохистой юм бол түүний ном тийм ээ, түүний хувраг, түүний чой гончиг, түүний гиндэг гончиг хоёрыг ч гэсэн аврал одуулах ёстой маа гэдгийг бол цогончно гэж. Тэр хоёрыг аврал цогончно. Яагаад өгөхтэй зэрэг жамд дүнжүүва чинь хэний хүлээ? Жамд дүнжүүва чинь Ариан дэвийн гэгэний хөлөө гомбол хөдийн гэгээ хоёрын нэгтэй жамд дүнжүүва. Тэнд бол юу гэж айлцсан байна өгөхтэй зэрэг санжаа чойдын гиндний тарваад одоо намжин жав гэж. Үнэхээр гэтлэхийг хүссэн хүн байх юм бол
санжаа, чой, гиндэн гэд 3 аврал байх хэрэгтэй гэж. Яагаад гэвэл зэрэг авралыг эхлээд зам заагч нэг байх хэрэгтэй. Дараа нь тэр яаж одоо явах вэ гэдэг тийм нэг зам байх хэрэгтэй. Дараа нь тэр замаар явж байхад одоо яг нэг хөтчих юм уу, аль эсвэл хань нөхөр байх хэрэгтэй гэж. Ийм 3 юм байх хэрэгтэй байна. Гэхдээ тэр одоо өвчнөөс ангаах ч гэсэн эхлээд өвчнийг онцлоод ийм өвчтэй байна шүү дээ гэд оншин зааж өгдөг эмч байх хэрэгтэй. Дараа нь тэр өвчнийг ангаадаг эм байх хэрэгтэй. Тэр эмийг хэрхэн яаж одоо уух уу гэдэг хэрвээ хүнд өвчтэй хүн бол хажуунаас нь тэр эмийг уулгаж өгдөг юм асрагч байх хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан гэтлэхийг хүсэгч нарт бол одоо орчлонгийн гмийг одоо үзүүлж түүнээс гарах аргыг зааж өгсөн эмч мэтийн санжаа байх хэрэгтэй. Тэгээд орчлонгоос ангижрах арга болсон эм мэтийн чой байх хэрэгтэй. Тэгээд тэр орчлонгоос тэр номыг одоо анхааран аваад хэрхэн яаж тэр орчлонгоос одоо гэтлэх вэ гэдэгт бол хажуугаас нь одоо тусалсан асрагч мэтийн одоо гиндэн байх хэрэгтэй гэж энэ 3 бол заашгүй байх хэрэгтэй маа. Тийм ээ, огт урд нь явж үзээгүй замаар явахт ч гэсэн нэг зам заагч байх хэрэгтэй. Тэрэн шиг огт явж үзээгүй энэ нирванд хүрэх тийм ээ. Энэ зам руу одоо явхад бол тэр замыг одоо заадаг санжаа гончиг байх хэрэгтэй. Тэгээд тэр хэрхэн яаж явах вэ гэдэг тэр зам нь байх хэрэгтэй. Одоо зам тэр нь байх хэрэгтэй. Тэгээд тэнд нь бол одоо хөтлөж ингэж одоо хань нөхөр бол тусалдаг. Тийм одоо гиндэн байх хэрэгтэй гэж ингэж одоо үздэг. Тийм учраас бол Тарвада дуу намжийн жав бол жавсам. Яагаад жавсам байх хэрэгтэй? 3-аас илүү байж болохгүй юу гэдэг зэрэг чинь. Тэрний учир шалтгаан тэр бүгд гардаг тийм ээ. Хэрвээ одоо парчин энэ төр үсэх юм бол парчин дээр бол жавсам гэж. Ондогчон дээр санжаалаас гончигсум гэж. Одоо сэмжид баадан дамагдан гэдгийг дамаг дотор дүүнтэй гончигсумдаад юм би дамаг гэж байгаа. Дүүнтэй гончигсумдаад юм би дамаг. Ондогчон дээр санжаалаас гончигсум машин ямсум мянгалдан гэдгийг. Тэн дээрээс бороолоод одоо жавсам гарна. Жавсам дотор бол тэр одоо юуг сайн үзэх хэрэгтэй. Яг санжаа гончгийн цанд юу юм бэхтэй зэрэг чинь дүмажээс ёндан жатхаатанда би жав тартаг санжаа гончгийн цанд гэж байдаг. Чой гончгийн цанд гэхлээр самидны мэдсэг ёндан жатхаатанда би пагжичийн намжин дэм баг. Гиндэн гончгийн цанд гэхлээр иргэдэлчин ёндан жатхаатанда би пагын гансаг гиндэн гончгийн цандаа энэ гэсэн. Тийм цанднууд юм уу юм бэ? Тэн дээрээс нь сайн хараад тэгээд тэр одоо дүмажээс ёндан жадтан би гээд 8 ёндан юу юм бэхтэй дүмажээс нь түнжиж санжиж байгаа юм ба. Чинтэнтэд нүүрдэн доны дамбын санжаанэд гэдэг дандаа жүд ламын тэр юунуудыг татаад бүх одоо санжаа гончгийн одоо тэр 8 дүмажээ тэргүүтээ 8 ёндан юу байдгийг чой гончгийн тэр самитны мэд тэргүүтээ 8 ёндан юу байдгийг тийм ээ гиндэн гончгийн одоо иргэдэлчин ёндны гэж одоо юу яах вэ тэр мэтэр бүгдээр ингэ дэлгэрэнгүй харгасан байдгийг тэгээд гүнзвийн жав гэж юу юм дондон бие жав гэж юу юм жүүж барааж юм тэр гэдэг чадвар одорыг сайн гаргасан байна. Тэдгээр бүгдийг нь сайн мэдээд тэгээд итгэл одоо аврал одуулах юм бол жинхэнэ итгэл аврал болно. Тэгвэл тэдгээр бүгдийг сайн мэдэхгүйгээр зөвхөн үгийн одоо уншсан төдийгөр болох юм бол за ниваны эхлээд ойн цэгнчтэй шүү дээ. Ойн цэгнүүд юу гэхлээр санжаа гончиг тэгээд чой гончиг гиндэн гончиг 3 бол Тарвада дуу намжин жав юм аа гэдгийг ойн цэгнчтэй. Одоо яагаад Тарвада дуу намжин жав болдгийг бэ гэдэг учир шалтгааныг гаргах юм байна. Тэгэхээр зэрэг харин гэхдээ өөрөө аюул бүгдээс гítэлсэн бусдыг аюулаас гэтлэхийн арганд мэрэгэн бүхэнд их нэгүүлсэнгүйгээр ойр хол үгүйд ордог тус хүргсэн эс хүргсэн бүгдийн тусыг зохиодог нэг нь аврал зохистой бөгөөд тэрнч санжаа хоноогтор хоноог өмнө оруулаад зөвхөн бурханд байна. Ваанчиг тэргүүтэнд байхгүй учраас тэр ямагтал аврал мөн бөгөөд тиймийн тулд түүний одоо үзүүлсэн ном хийгээд шарваагийн хувргуудч аврал зохистой болоо гэж. За энэ гаргаж байна тийм ээ. Ер нь аврал гэж юу байх юм бэ гэхдээ зэрэг чинь бусдыг аюулаас авардаг хүн бол өөрөө аюул бүгдээс гэтэлсэн байх хэрэгтэй юм. Тэгж байж бусдыг аюулаас аврагч тийм хүн байх хэрэгтэй. Өөрөө аюул бүгдээс гэтэлсэн байж бусдыг аюулаас аврах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт нь өөрөө аюулаас гэтэлсэн төдийгөө зогсохгүй бас бусдыг тэр аюулаас хэрхэн яаж гэтлэх вэ гэдэг арганд мэрэгэн байх хэрэгтэй. Тэгж байж биднийг одоо татна шүү дээ. Биднийг татах аргаа мэдэхгүй бол биднийг яаж одоо татах вэ? Тийм учраас
бусдыг аюулаас аврах тэр аргандаа мэрэгэн байх хэрэгтэй. Хоёрдугаар. Гуравдугаарт нь хичнээн одоо тэр аргыг мэдээд байсан ч гэсэн туслая гэсэн санаа байхгүй бол одоо туслахгүй юм. Тэгвэл зэрэг тийм биш. Туслая гэсэн санаатай байх хэрэгтэй. Яагаад гэвэл гүнлээ гэхдээ бүхэнд их нэгүүлсэнгүйгээр ойр хот үгүй ордог гэж. Бүх амьтныг их нэгүүлсэнгүйгээр ойр хот үгүйгээр бүгдээрийг нь адилхан одоо нэгүүлсэнгүй сэтгэлээр ханддаг ийм байх юм бол биднийг аврах юм. Дөрөвдүгээрт нь бол тус хүргэсэн хүргээгүй бүгдийн тусыг зохиодог. Тийм ээ. Зарим нь өөртөө хэрвээ тусалдаг, өөрийгөө шүтдэг одоо бурхан шашинд орцсон, бурханы одоо шашин сүжигтэй тийм хүмүүсээ бол тусалдаг. Тэрнээс бусад одоо хүмүүс байвал тэрэнд одоо тусалдаггүй ч гэдэг юм уу. Жишээлх юм Христийн шашин энтертүү тэгж яриад байгаа ш. ертөнцийн эзэн гэдэг хүмүүс өөртөө итгэсэн сүжиглсэн улсуудыг бол аварчин тийм ээ. Өөртөө сүжиглээгүй итгээгүй улсуудыг бол мөнхийн тав руу илгээн ч гэдэг юм уу. Аль эсвэл одоо Аллах тэнгэр энтер бол өөрийнх нь одоо эсрэг тийм улсуудыг одоо шийтгэх нь баримж гэдэг юм уу. Тэгэхээр бурханы шашинд бол тийм биш. Ерөөсөө л бурханд сүжиггүй ч байсан, бурханыг одоо хайлгнахгүй ч байсан хамаагүй өөрт нь тус хүргэсэн, хүргээгүй бүгдийн тусыг л хийхийг л хийдэг л иймд одоо байх юм бодвол тэр жинхэнэ аврал болох юм аа. Тэгвэл яг ийм аврал хэн байна вэ гэхдээ зэрэг энд бол Христийн шашны одоо тэр ертөнцийн эзэнч таарахгүй байна. Тийм ээ лалын шашны Аллахч таарахгүй байна. Бусад бөөмөөгийн тэнгэр мэнгэрүүч таарахгүй байна. Ганцхан яах вэ гэхдээ тэнд бол хэн таарч байна? Санжаа хоноол. Ганцхан санжаа гончгол таарч байна. Ваанчиг тэргүүтэн бол энэ дөрвөн одоо жуулсан бол байхгүй байна. Тийм учраас санжаа гончгол жав юм. Санжаа гончиг жав учраас түүний яах үзүүлсэн чой гончиг тэгээд одоо няран пав тэргүүтэй гиндэн гончгууд ч гэсэн бүгдээрээ жав юм аа л гэж. За тийм учраас дува гэж пав тогмдын дува, намдан дува, намбар дандаа павын дува гэж хоёр бий. За чухам аль дува юм тэрийг бол сайн мэдэхгүй. Пав тогмдын одоо сайдан ад дом намны гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрний одоо дотор бол дува, саад инга дотор бол дува байна. Намбар дува, намдан дува, намбар дандаа павын дува гэж хоёр ном байгаа. За тэрний аль нэг дуваагаас тийм. Дуваанаа дуваагаас зардагсан эдгээр нугуудад магадлалыг татаад нэгэн үзүүртэйгээр оюунаа даатгах чадваас аврахгүй байхгүй учраас зүрхнийхээ угаас магадлалыг төрүүлж үйлдээрэй гэж жидваржаа гэж үйлдээ. Яагаад өгөхтэй зэрэг Д гэдэг нь араас учир шалтгаан татж байна тийм ээ. Яагаад өгөхтэй зэрэг аран гэдэг өөрөө одоо аврагдахад уг шалтгаан хоёр байхаас гадны уг шалтгааныг тутуу үгүйгээр бурхан бэр домбис гэдэг нь бурхан багш бэр гэсэн үг шүү дээ тийм ээ. Дүүсэнж гэж бүтээгээд дууссан боловч дотоодын уг шалтгаан оюунаа гаднаа гэдэг нь одоо ачаад гэх юм уу даатгаад гэсэн тийм. Оюунаа одоо даатгаад аврал барих нь гараагүй учраас зовж байгаа мөний тулд болоо гэж. Гэхдээ зэрэг бол энэ одоо дуваа гэдэг номоос зарилгасан тэр бурхан багш яагаад аврал зохистой юм бэ гэдгийг тэр учир шалтгаануудыг одоо магадлалыг татаад гэж. Магадлалыг татна гэдэг нь тэрдгээрийг сайн магадалж мэдээд гэсэн үг. Учир шалтгаануудыг сайн мэдээд тэгээд нэгэн үзүүртэйгээр оюунаа даатгах чадах юм бол аврахгүй юм бол байхгүй. Гэдэгтэл яах вэ? Нянтагвана эвж дуржаа гэдэг чинь төрхнийхээ угаас магадлалыг төрүүлээ гэдэг чинь тэнд 100% итгэл гэсэн үг. Яагаад өгөхтэй зэрэг би өөрөө аврагдахад бол хоёр уг шалтгаан байна. Гадны уг шалтгаан, дотоодны уг шалтгаан гэж. Гадны уг шалтгааныг бол дутуугүйгээр бүгдээрингийн домбож омдоондээ тийм ээ бурхан багш бол дүүлцээ гэж. Ганцхан дотоодын уг шалтгаан юу байна вэ гэхтэй зэрэг бид өөрсдийн зүгээс оюунаа 100% бурханд даатах хэрэгтэй байна. Тийм ээ доо галнаа жавссан ба гэж тийм оюунаа даатахад авралт барихгүй юу 100% одоо бурханд өөрийнхөө оюун санааг даатах хэрэгтэй байна. Гэтэл бид бол 100% итгэхгүй байгаа учраас 100% даатгал байхгүй л байна гэсэн үг. Тэр л одоо байхгүй байгаа учраас бол бид яах вэ? Донлоо юм бичрөө гэж одоо зовоод байгаа юм шүү дээ л гэж. Гэхдээ зэрэг дотоодын шалтгаан л бүрдэхгүй байгаа болохоос гадны шалтгааныг бол угаасаа бурхан одоо өөрөө аюулаас гítэлсэн үгэд гítэлсэн. Бусдыг аюулаас одоо аврах арганд мэрэгдсэн үү мэрэгдсэн тийм. Бүх одоо амьтанд бол амьтныг алгачаалгүйгээр их нэгүүлсэнгүйгээр хандж байгаа. Туссан ч бай, туслаагүй ч бай бүгдээрэнд нь гийнхэн тусыг зохиох уу зохионоо л гэж. Тэгээ Ёндан тамжид товсон тийм ээ. Жон тамжид гин бүгдийг одоо барсан. Тийм учраас бол гадны одоо шалтгааныг бол бурхан багш бүгдийг дүүлдсэн бай. Одоо дотоодын шалтгаан тэр лоо галнаа жавссан ба гэдэг л болчих юм бол гарах гээд байна. За Сүмбада ши. Жавстай үн цүлдэхдээ жамдаа
Цантыг манай их чадвар тэгж тавьсан байдیں۔ Гончигсүмжийн Ёндон шива, Чадвар шива, Хайланба, Шанд мимарава жирэгжистүүийн шарууд Шанд мимарава жирэгжистүүийн шаруу зонхорж ирэх гэж. Жамдан овоо гэж тавьсан байдаг. За чухагдээд 3 Ёндон шива гэж эрдмийн мэдэх. Чадвар шива гэдэг нь ядгамжааг нь мэдэх. Хайланба гэдэг нь ам авах. Шанд мимарава гэдэг нь бусдад үл өгүүлэх. За эдгээрт одоо багтсан шаруу зонхорж ирэх. Гол нь бол шарав байх юм, бэлгүүн байх юм. Тэгээд шарав зонхорж ирэхдээ тэр бэлгүүнтэй цүндэнжийн одоо зосон, дээд нь цүндэнжийн бусад бүх сэмжингүүд бүгдээрээ яхаа хөгтөд жамд юм аа гэж. Зонхорж ирэх гэдэг чинь дэрэг. Зонхор гэдэг нь зоо гэдэг нь зовоо, хор гэдэг нь хор сэмжингүүд, зоо гэдэг нь зовоо сэм. Тэгээд тэр бүх сэмжингүүд л одоо жав юм. Тэгэхээр бурхан даавар одуулна гэдэг бол бид нар бол бодохдоо одоо итгэлийг чогжуулсан жигээр эхнээс нь уншаал хаа үрдгийн тийм ээ бангийн эдийн чинь төртөл юм уншчихад бол бурхан даавар одуулсан болно гэж бодох гэдэг байна шүү тийм ээ. Гэтэл бурхан даавар одуулна гэхээр юу гэхээр эхлээд гончигсүмжийнхаа Ёндон шива байх хэрэгтэй гинэ. Ёндон шива. Эрдвийг мэдэх хэрэгтэй. Санжаа гончиг ямар яндантай, чой гончиг ямар яндантай, гиндэн гончиг ямар яндантай юм гэж. За чадвар шива. Санжаа гончиг тийм ээ чаралвын одоо тэр одоо гончгуудаас юугаар чадвартай юм. Тэгээд дотроо бас санжаа гончиг, чой гончиг хоёрын хоорондын чадвар юу юм? Тэр мэрийг мэдэх хэрэгтэй. Тэгээд тийм одоо чадвартай, тийм ёндонтой учраас тэдгээрийг бол миний аврал юм аа гэж хайлагнах хэрэгтэй. За тэдгээрийг авралт хайлагнсан хойноо бусдад яах вэ? Одоо аврал айлтгах болохгүй. Шанд мимээр байгаа. Бусдад аврал өгүүлж болохгүй. Тэгэх юм бол нийцэн болчихно. Нийцэн гэдэг нь нэг хоёр үзүүртэй зүгээр юм ойж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэр шиг хоёрдсон сэтгэлээр бол аврал итгэл болохгүй гэдэг. Шанд мимээр аваа. За энэ дөрвөл гол нь байдаг байна, тийм ээ. Тийм учраас Сүмбала шиг 3 дугаар дор нь 4 эрдмийн мэдэх, ялгамжааг нь мэдэх, ам авах, бусдад үл өгүүлэхээр авралыг одуулах болоо гэж. Анхных нь авралын эрдмийг дурдах хэрэгтэй учраас түүн дор 3. За бурханы эрдэм ном хийгээд хувиргын эрдэм болоо гэж. За тэгэхээр авралын орныхаа эрдмийг мэдэх хэрэгтэй. Тэгээ авралын орн 3 байгаа юм чинь. Эхлээд санжаачийн ёндан, дараа нь чойчийн ёндан, тэгээ гинтэнжийн ёндан гэж. За дамбуула ший гэж. Бурханы эрдэн дотор 4. Гүи ёндан, сүнгийн ёндан, төгжийн ёндан, пэрэндээчийн ёндан гэж. Гүүсэн төг ёндан пэрэндээ гэдэг. Тэр тийм ээ лагшингийн эрдэм, зардгийн эрдэм, тааллын эрдэм, үүсийн эрдэм энэ 4 байх. Дамбууны анхных нь за лагшингийн эрдэм янз янзаар бодно. Гол нь нөгөө нэг юуны цан сооны бэж жажуу гэдгийг л одоо мэдвэл тэр бурхны лагшингийн эрдэм юм л цан сооны гэж 32 одоо бэлэг 80 найраг гэж байдаг шүү дээ тийм ээ. Ондог чан дээр бол чагшаа хорлоод чандан өрөө болсон. Чагдан шавсар дайви бэрд бадан гээл явдаг тийм ээ. Төвийн сэм үсэр догны догном тоотон сормоо ном гэдэг. Тэндээс бол бэж жажуу нэхэлж байдаг. За бэж жажуугийн тухай гаргасан додов дотор бол бэж жажуу чинь юунд манчрын одоо магта додврын жамсад би тэгээд өшөөч юунд гардаг лээ. Тэгээд хондогчингийн гавжаад тэргүүлтэнд л ингээд эдгээрийг сайн харах юм бол цан сооны бэж жажуу гэдэг чинь байна да тий. За санжаажийн цандан бэжид нам дамбарч ядваа дээ гэж байгаа тийм ээ. Анхных нь бурхны одоо бэлэг тийм ээ 32 бэлэг хийгээд за бэжид гэдэг найрыг л гэж явдаг тийм ээ. Одоо 80 найраг нугуудыг дурдан үлдэх бөгөөд за тэр нь бол бэлээ додваа гэж үлгэртээ магтсан гэж. Тэгэхээр хиний гомбо төдвийн гэгэний бол доцог гэж биш үү? Доцог. Гомбо төдвийн эргцэг доцог гэж хоёр бий. Тийм ээ. Эргцэг дүг гэж бид нар ярьдаг шүү дээ. Тийм ээ. Заваа шир удон дүнж баригва дүж барин чин баригва шумуу навдаг зодог гэж. Тэр шиг бас додов дотор бол чойн додов, бэлээ додов тэгээд юуны жигдэндээ дайвар додов энэ хэдэн тийм додууд. Ямдан таяавар додов ч гэж явах шиг тийм. Гомбо төдвийн гэгэний чи ер нь бол 3 удаа номын хүртийг одоо эргүүлсэн гэх юм уу да. Яг одоо чанхар бурхан бол чанхар хордно гомбо төдвийн гэгээ чанхар хорсон гэхгүй дээ. Гэхдээ дамбийн даасан дагва гэж ярьдаг. Шашны одоо дууг бол 3 удаа дуулсан гэж. Тэр нь хамгийн ихтэй гомбо төдвийн гэгээ чинь одоо 50 орчим наснда одоо Вена ясыг одоо гэлэнгийн одоо сахил самарын тэр дотроос нэг хэсэг усууд
бас нэг тийм өрөмөө жажууч хөлөө тийм нэг тийм дөлөөн дотроос бас нэг тийм болохгүй юмуд гаргаж ирсэн юм л. Буруу юмнууд. Тэгээд тэрийг бол ингэж гарч тэр гэлэн одоо дэж тэргүүтэн усуудыг заржтлаж тэгээд дөлвааны ёсыг одоо ариутган шүүж ингэж гаргасан. Тэр нь бол одоо гомдодын гэгэний дамбийн даа дамбуу гэж. Шашны одоо анх дугаар дуурсан тэр. Хоёрдугаарт нь бол тэр лусаас энэ юм бум гэдгийг залж ирээд тэгээд энэ ширшин дооны одоо тайлбар одоо заваа шарвал тэргүүтээ энэ одоо эрх зах дүүгэн гэж. Эдгээр номнууд бол дандаа нэг хоосон чанарыг нотолдог тэр эрэг ухаануудыг голлон гаргасан учраас эрх цог гэж ухааны чуулган гэсэн. Эргэн цог гэж. Эрх цог дүг гэж. Тэгээд сүүлд нь Жан Даминд очиж нэг 2 жил чөлөө байж байгаа. Тэндээсээ эргэж ирээ дахиад 3 дахь одоо намаа дуурсах нь бол баахан тийм додууд зохиосон юм лээ. Тэр додууд нь гочлон одоо тэр хорол там юм да. Тэгээ 3 дугаар номын хүрдэн дотор дэшин шивгийн нямбонд аа гэж байгаа. Бурхны одоо нөгөө нэг одоо юу гэх юм бэ? Нямбоо гэж амтан болгонд дэшин шивгийн нямбоо байгаа шүү дээ. Бурхан болох нэг одоо шин хөрөнгө байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг гаргасан доо. Тэр дооны тайлбар гэж ярьдаг энэ тэр магтаалуудыг. Тэгээд энэ дотор бол энэ Бэла додгоо тэгээд Чойн додоо, Жигдэн дандавар додоо, Ямдан таявар додоо тэргээд нилээд додууд тэрийг доцох гэж ярьдаг юм лээ. Тэгээд гомдодгийн номыг бол эргэцэг доцох хоёр хуваадаг. Дамцах гэж бас байгаа. Гомдодгийн. Дамцах нь бол жалуула дамба шиврэн тэгээд Ирэнчин Пэрвач бас дамцахтаа ороод байдаг. Дамцахт ч орно, эргэцэгт ч орно. Тэгэхээр дамцахтаа эргэцэг нийс чив юм бол эргэцэгт орохгүй энэ гэдэг нэг. Тиймэрхүү юмнууд гараад байдаг. Бас хэд хэдэн тийм одоо дам гэдэг нь сургаал юм бэл тээ. Бас нэг хэд хэдэн сургаалууд байгаа гомдодгийн одоо Жэв сотог энэ төр байгаа шүү дээ тийм ээ. Жэв сотог гэдэг хос усны сургаал байгаа. Тэгээд шиврэн байна. Тэгээд гэх мэт эдгээр нь бол бас нэг тийм сургаалууд ороо. Тэгээд гомдодгийн нэг эргэцэг, доцог, дамцах энэ төргээд хуваачдаг юм лээ. Зорилгууд. Тэрний одоо Бэла додоо гэдэг ном. Чодгүй цанжи бараж ирваг. Таны лагшин бэлгээр чимэглэгдэх болох. Зээжэр гэж үсгэлэнтэй нүдний аршаан гэж. Зээжэр гэж үсгэлэнтэй болсон гэх юм да. Үсгэлэнтэй сайхан нүдний одоо дүзий гэж аршаан нь үүлгүй намрын огторгуудаар оддын чуулган хээсэн адилаа гэж. Чадагчийн алтан өнгө төгөлдөр номт хувцсаар ёг гэдэг нь одоо тийм ээ ороосон үсгэлэнтэй болсон гэж. Үсгэлэнтэй сайхан одоо номт хувцсыг ороосон нь гэж. Тийм ээ алтан өнгө төгөл. Төваа гэдэг нь чадагч нь бурхан тийм ээ. Тэгээд алтан өнгө төгөлдөр одоо номт хувцсыг үсгэлэнтэй сайхан ороосон нь сэржийн ирүүн зэмүүнийг алтан уулын одоо үзүүрт цамжийн бринж завсрын одоо үйлдвэр ороосон адил байна гэж. Итгэл та чимэгээр эс чимэглэвч нягуурын хот мандал тунгалаг алин мөн тэгээ нягуурынхан тэр тунгалаг одоо хот мандал нь сарны хот мандал дэлгэрэх болоход үүл луга хагдсан ч түүнд байхгүй гэж. Гэхдээ зэрэг сарны хот мандал сайхан дэлгэрээд тэгээд үүл нааг нь халахч харагдахгүй шүү дээ тийм ээ. Үүлнээс хагдсан тийм сарны хот мандал байх юм бол тэр бол маш сайхан харагдана. 15-ны сар одоо үүлнээс хагдсан байх юм бол маш сайхан харагдана. Тэгвэл одоо бурхны одоо тэр нягуурын тэр хот тунгалаг одоо хот мандал бол тэр 10 үүлнээс хагдсан 15-ны сарнаас ч илүү юм аа гэж. Тэр 15-ны сарны тэр одоо сүрж авахланч бурхны нягуурын одоо тэрэнд бол хаанч хүрэхгүй дэм ачиг тэр байхгүй гэсэн. Чожийн шалжийн бадмаадаг. Таны нягуурын лянхаа хийгээд лянхаа нарнаар аман нэгдсэн зүгийвэр үзвээс бадмар нэгт лянхаа гэж эргэл тэгсэн жантаг лааж өгдөр гэж. За эргэлцээг шууд таслан орох болно гэж. Тэгэхээр зэрэг бурхны одоо тэр шалжийн бадмаа нягуур одоо тэр уруулын тэрийн бол бурхны одоо уруул бол удаан одоо лянхаатай адилах юм биш үү тийм ээ. Улаан бадам гэдэг улаан лянхаа одоо улаан лянхаа цэцэг бол шүн бол амаа ингээ хөнгөчн өглөө нар гарангуут ингээ амаа нээн тийм ээ. Тэгэхээр нар гараа тэгэнгүүт зөгийнүүд цугладаг. Тэрэн шиг л одоо бурхны тэр юуг л зөгийг бол одоо улаан лянхаа цэцэг байна гэж бол андуурнаа л гэсэн.
тийм ээ. Тэцэм жандаг гэж эргэлзээг шууд таслан орох болно гэж. Тэр эргэлзээ бай. Тэцэм ямар ч эргэлзээг үгүй лянхаа байна гэж зөвгийн хүртэл андуурнаа гэсэн үг. Чодсол сэржийн догдомбор цэмгэр зэвэр журваныг таны нягуур алтан одоо өнгө төгөлдөр дор цагаан одоо шүдэн үсгэлэнтэй болоход тийм үсгэлэнтэй одоо болоход сэржийн ирээсв алтан уулын одоо завсарт намрын сарны дасар гэж да сарны гэрэл тийм ээ донгоён гэд намрын даа гэдэг сарны сэрхлийг гэрэл хэрвгүй орссон мэтэ гэж алтан уулын одоо завсараас сарны одоо намрын сарны хэрвгүй гэрэл одоо цохож цагаан гэгээ цохож байгаа юм шиг юм аа гэж. Чодгоо чожийн цагяаныг тахихад зохистой таны одоо баруун мотор нь хүрдийн бэлгээр үцгэлэнтэй болсон. Одоо мотор дээр нь одоо юм хүрдний хээтэй шүү дээ тийм ээ үцгэлэнтэй болсон. Хорвис дагвын мином та тэр нь бол орчлонд айсан хүмүүс нугуудад мотораараа үгжин гэж амьсгааг нь гарган зохиож байдаг. Тэр баруун мотороо одоо орой дээр нь тавиад ингээд дүндгэндэг шүү дээ тийм бурхан багш. Тэгээд дүндгэнэхэд бол ямар ч амтан энэ орчлонд одоо айсан амтан бол орчлонгоос айдас байхгүй болж энэ орчлонгоос би ингээд бурхны заасан замаар яваад орчлонгоос гэтлэх нь бол магтай юм байна гэдэгт бол эргэлзээгүй болоод ингээд тэгэнгүүт зэрэг чинь яг одоо нэг үгжин гэдэг чинь амьсгаа одоо гаргана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Санааг нь амраана гэсэн үг шүү дээ тийм ээ. Санаа нь амарна гэсэн. Төвчд шигүр журвинцээ гэж. Чадагч та задрах болохын цагт хоёр өлмийн цогийн лянхаан хээгээр бадмаадаа гэх лянхаан хээтэр гэх юм уу лянхаан хээгээр саши гэж газар дэлхий энд зурах болох бадмаа жанжи зэвэрзээ гэж лянхаатан бэр ямар мэт үсгэлэнтэй хэмээн зард гэсэн мэт лянхаатан гэдэг нь бадмаачин гэдэг нь бурхны шавыг хэлж байгаа юм тийм бурхны шав бол яг улан дээр бурхны шав гიშгэнгүүт гიშгсэн газар нь бол газараас нь бадам төрнө гэж байна шүү дээ. Тийм учраас бурхны одоо шавыг бол бадамчин гэсэн. Тэр бадамчин нь бол ямар мэт сайхан үсгэлэнтэй. Үнэхээр үсгэлэнтэй. Яагаад гэвэл шавны балжийн бадмаадаас саши дины бэрижрва бадмаа чинжи зэвэрзээ гэж. За хэмээн зардагсан мэт дурдж үлдээрээ гэж. За ингэж дурдж үлдээрээ. Бурхны одоо лагшингийн эрдэм. За өөр одоо олон талаас нь уурж болох юм. За бурхны лагшингийн эрдэм. Цан сооны бид жажуул бүгдээрээ бурхны лагшингийн эрдэм. Ингээ 112 зүйл байгаа шүү.